За та бүхэндээ сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. За удам дамжсан хараалаа зохиолын маань 2 дугаар хэсэг инхүү орж байна. За channel-д like and subscribe дарахаа мартаа. Нараа баг охин болох зүүдэнтэйгээ гэрийн гадна чимээ чагнан хүлээх зуурт гэрийн дотор намгөм ноёлон саяхны гүртэл цэлмэг байсан тэнгэрийн өнгө ширүүсэж яах ихийн зургүй хар салхи дэгдэн аянга цэглэгаан цэглэх зуурт гэрийн үдэнтэй 5 үнэг зогсож байх ба үүнийг угийн л мэдж байсан шиг Баатар зарин тэдэнтэй инхүү хуучлана. Эцгийн нүгэл ясан чингэж эхийн уй гашуу цусанд орсов. Өвгдийн хилээгүй тангарах үнэн мөнхийн сүүдэр болон дагав. Галын утаа тасрахгүй бадарч газрын амьсгал харлан бүхлөв. Удам дамжсан энэ хараал үеэс үед амь таслалгүй шивэнсээр одоо бүр миний хүүг нэхэн дагах болж энэ талаар та нартай зөвлөлдөх гэж дуудлаа. Хэмээхэд тэдний дундах нэгэн үнэг инхүү өгүүлнэ. Галт би шатсан ч нүгэл минь шатсангүй. Газар дүлдсэн өрмөн лаврагдав. Тэнгэр ганцыг л сонгодог жамтай. Тэр нь цус бус заяаны цэвэр. Хараал тасрахын үн ам байлаа. Хайр гэдэг үхлээс ч хүчтэй бай. Үйл бүхэн үрээ нэхэн ирдэг. Үрээс хинч бултаж үл чадна. Нэгэнтэл ийм зүйл болсон хань. Тэнгэрийн тааллыг таач бид ч мэднэ. Хоёул таны төрсөн үр хань хараал ёроолыг үлтэн өөрийн залгамжлагчийг сонгон нөгөөхийг нь тэнгэрийн шоглолтонд үлдээх ёстой. Гэхэд тэр дундаас хамгийн том биетэй нэгэн үнэг нь бүсгүй хүний хувь төөрөг бол бүхэл бүтэн хүн бүтээх замналаар үнэлэгддэг жамтай. Залуу насны цалхианд хүслээ дарж чадалгүй өөр бүсгүйтэй ингэр зөрүүлсэн бол түүнийг дагах ёслыг нь ч хүлээх нь мэдээжин хэрэг. Тэнгэрийн тааллыг үл хамааран зүүдэнг бид үргэлж харж хамгаалсаар байх болно. Үүнийг таач бас нэг бодоод үзэх нь зүйтэй байх. Хэмээн хэлээд нэгэн үнс шиг зүйл ухаангүй хэвдэх төмөр хүүгийн зүгүүлээгээд гэрийн тооноор бүгд гэрэл болон гарснаар саяхан сүрийг үзүүлэн байсан тэнгэр цэлмэж гадаа хүлээн зогссон зүүдэн нараа 2 гэрийн хаалгаар орж ирэхдээ зэрэгцэн төмөр хүү сэрэглээ. Инхүү ил өдрийн үйл явдлыг тархинда зургалсан Баатар зарин тамхиа нэрт суухдаа инхүү бодолт байна. Энэ бүхэн үргэлжилвэл үнэхэн эмэгтэйчүүдийн удам тасраа зогсохгүй. Миний үр удам тасарч муухаг миний толгойг тасдах нь дамжиггүй. Тэглээгээд үнэхэн эмэгтэйчүүдийн эсрэг сүрж зогсоход миний хүч хаанаач хүрэхгүй. Ийм бодсоор сая нэг ухаан сэлсэн бололтой тамхиа унтраан босоод орон дээр ухаангүй хэвдэх зүүдэн охиныхоо духыг үнэрлэн төмөр хүүгээ дагуулan гэрээс гарлаа. Баатар зарин "За миний хүү, дүүдээ санаа зовлтгүй. Чи нарны эртэд өвөөгийнх рүү амарт. Ойрдоо биеийн чилэрхэд байх шиг байна." Гэхэд та юу болоод байгааг надад тайлбарлахгүй юм уу? Арай нутгийнхны цуу яриа. Гэх зурт яриаг нь таслан "За, аав нь чамд цаг нь болохоор хэлнэ. Тэр цаг тун утгахгүй. Та надад одоо хэлж болохгүй юм уу? Яг юу болоод байгаа юм бэ? За, чи түргэн морд. Хэл хүрэхтэл битгий наашаа зүгэл." Хэмээн ширүүхэн зандраад авлаа. Энэ нутаг усанд бүр эцгийнх нь голомтонд ямар нэгэн зүйл оронгороо ирэх гэдэж байгаа юм шиг. Тэрч бүхэл ямар нэгэн хар хүч гэрт нь хурж ирээд эзэн суух гээд байх шиг санагдаж цээж нь хүндэрч аманд нь цус амтагдана. Гэсэн ч эцгийн зарлиг тул зөржих аргагүй бодсоор морио хатрууллаа. Энэ зурт Баатар зарин өөрийн багш болох саран удантай нийлэн энэ хүндийн бүхий л бөө удган мэрэгэн түргэн химэн алдаршсан 8 хүн нэгдэн бүрдэж нутаг ус цаашлаад эрчүүд хөвгүүдийнхээ алтан ам хүн зооны амар амгалангийн төлөө ам тасраад үл зогсох эрсдлийг үүрч тэнгэрийн үлд сэтгэл шулуудна. Төмрийн өвөө түүнд нэгэн түүхийг амьсгалд авчтан хуваалцсан. 1806 онд манай өвөг дээдэс болох Шавг гэж хүн байсан юм. Тэрээр нутгийн хамгал залуусын мөрөөдөл болсон үтсэглэн төгөлдөр нэгэн бүсгүйд сэтгэл алдарч өдрийн бодол шөхний зүүд болж зориг гарган шүн бүр болцсоор ханилт суух дээрээ тулж байхдаа
малын хулгай эрэхт хэлс хэрэг үүрэн цөллөгт яваад хайрт бүсгүйхээ төлөө оргон зайлж нутагтаа ирэх үед нь дурлалт бүсгүй нь нутгийн нэгэн хархуутай ханилт суугаад бүр хүүхэдтэй болсон байсан гэсэн. Бяцхан үлгийтэй хүүхдийг харсан лавга хайр нь хурж өхөөрдөх бус улам уур хэлэн буцалж хүн амьтны нүдийг хариулж байгаад үлгийтэй охины духанд хар ямааны цусаар тэмдэг тавин энэ удмын чинь хэлхээ тасартал эр хүний бараа харалгүй утсан улаан амчин тасартал удам залгах хүүгүй амьдрах химээ харааж түүний аав болох нутгийн хархууг боомлж хороосон гэдэг. Түүнээс хойш лавга нутгийнхаа өөр нэгэн бүсгүйтэй ханилаад 2 хүүхэдтэй болсон ч өөрийн аимшигт үйлдэлээс болоод үе хар дарж хийм хар сонссоор гэмнүглээ загаатахаар хутагт хувилгаан хүмүүс чаварж судар бичиж ихэлсэн ч нэгэн шөнө ихмэр хүүхдээ эзгүйд гэртээ гал тавин өөрийгөө шатаасан ч түүний амьхүү биеийг юр олж хараагүйгээс гадна гэрээс ганцхан энэл судар шатаагүй олдсон гэдэг. Зарим нь түүнийг энэ судартаа үсэг болон шингэсэн гэж ярилцдаг юм. Тэр эмэгтэй удмын баяр баясгалан ой гашуй болон хувирч олны хараалаар дүүрсэн гэдэг. Удмын аль ч эмэгтэй ахин хизээч ир хүний бараа харалгүй ингэр зөрүүлсэн болгоно нь золгүй тавилантай золгодог болсон учраас тэр удмын сүүлийн бүсгүйчүүд чамайг баг бахад гэртээгээ өөрсдийнхөө шатаан үнэг болж хувирсан гэж нутгийн хүмүүс шивнэлддэг юм да гэжээ. Яг энэ үед үнэг гэх үгийг сонссон төмөр генетикийг ойлгосон мэт төвшүүрт автна. Энэ зурт хуран цугларсан нутгийн бөө мэргэд зоригшуулуудан шороо тоостой холилдон байх зүүдэн охиныг нутгаас зайдуу ой модонд урц гэр барин бүдүүн гихч олсоор охиныг томхон модонд хүлж орхилоо. Тэр шөнө нь төмрийн зүүдэнд насны 5 эмэгтэй хүн нэг гэрч чатаж байгаагаар зүүдлэгдэж удаачгүй тэр дундаас хурдан оч гэж орилох чимээ гархан тэрч хар дарсан зүүднээсээ усан хулган болон сэрээд бие засах гэж осоод эргэн тойрноо хартал түүний өвөө буюу Баатар Зарингийн аав газар ухаангүй хэвтэж байхан тэрээр аль хэдийн амьсгал хураасан байжээ. Харин тэрээр өөд болохын өмнө ингэртээ гараа гүн хийж ямар нэгэн зүйл тас зуурсан байхыг гаргаж харвал өнөөх судар байсан юм. Судрыг ингэртээ хийгээд байж байтал генет гэрийн хомроос эхлэн галд үрлзэж эхлэх ба сандарч твдсэн төмөр чулуу мэт хөшсөн өвгнийг чирж дийлэлгүй гэрээс өөрөө зулын гол болцголгүй гарч амжлаа. Тэрээр айж твдэн эцгийн гэрийн зүг мориор довтлоглоо. Ийхүү зан үйлийн 3 дахь өдөр үүр цайж байхдаа зэрэгцэн зүүдэн охин сэргээд өөрийг нь тойрон зогсох олныг харан сул дуугаар балайчгүй хэмээн шивнэн. Баатар Зарин болон бусд нь ч нүдэрээ ойлголцож буй мэт тохиолдсноор хэцхэнгэрэгний чимээ улам тодорч түүний дотор галд үрлзэж буй мэтэл тарчлааж байлаа. Яг энэ үед охины нүд шаргал болж эргэлдэж хүүхэн хараа нь хүнийх бус ямар нэгэн амьтан шиг босоо хэлбэртэй болж ирэхдээ зэрэгцэн зан үйлийн хэцхэнгэрэг шууд л хагарч тэдний холбон байсан хэл хуурын хил нь шууд л хугарч орхив. Ер нь онгод тэнгэрийн унаа болох хэцхэнгэрэг тийм чамар ялангуяа тийм их туршлагатай тэнгэрийн үйл хийдэг хүмүүс ашиглаж байхад хагарах боломжгүй ба тэд мэйл гайхаж цэл хөхрөн гихч нь болов. Тэд үргэлжлүүлэн тамлгаа уншиж зан үйлийг тасалдуулахгүй хичээх ба энэ үед Баатар Зарингийн эгц дээрээс нь аянга бууж амийг нь авч одохтой зэрэгцэн охиныг үнэгэн сүрэг тойрон хамгаалж зогсохыг харсан хүмүүс ёстой ангааж орхихон Тэд гэнэтэл зан үйл хийж байсан хүмүүс рүү дайран амьдаар нь тасчиж орхилоо. Энэ үед охины олс тайлагдсан байх бөгөөд газарт ухаан балартан хэвтгэхэд зүүдээ хэмээн саял тэднийг олж ирэх төмөрхүүг аимшигт дүр зураг ухтах ба өнөө үнэгнүүд үнэг биш эмэгтэй хүмүүс болон зогсож байлаа.
Ийн өөрсдийн гонигт түүхийн учрыг тайлж мэрэгэн төмөрхүүд хэлснээр тэр ч өврөөсөө өнөөх судрыг гарган ирж шатаахад эмэгтэйчүүд ч баярлан гэрэл болон замхрав. Гэхдээ хамгийн сонин нь тэнд байсан өнөөх амиа алдсан хүмүүс хамт сарнилаа. Гэнэтхэн төмрийн нүдэнд нэгэн хүн үзэгдэхэд түүний аав Баатар зарин инээмсэглэн зогссноо тэдний хамт сарниж адав. Зүүдэн охины зүүд нойронд нэгэн эмэгтэй. Өхөр минь одоо тайван аз жаргалтай амьдраар. Чи бол бидний удмын Баатар шүү. Хэмээхэд зүүдэн охин сэргэж ах дүү хоёр амар амгалан тайван аж төрсөөр 13 жилиг ардаа уджээ. 2010 он Улаанбаатар хот. Хотын их чимээ шүүгэн донд нэгэн бүсгүй утсаар ярин алхана. Миний дугаарыг хаанаас авсан бэ? Төмөр ахтай холбогдоход би Монголд байхгүй байна гэд таны дугаарыг хэлж өгсөн юм л да. Би иймэрхүү хар тунтай холбоотой зүйлд оролцохыг хүсэхгүй байна. Та өөр хүн авсан байх шүү. Баяртай. Байж байгаа их чи утсаа битгий таслаарай. Надад үнэхээр танаас өрхөн алгаа. Төмөр ах та хоёрыг хамгийн сайн гэж олон хүнээс сонссон. Хүүд минь туслаач дээ гэж гойж байна. Үнэхээр гоё. За хаяа мессежээр явуулчих. Би яваад очие. Өөрийн тарьсан үрийг өөрөө л хураана. Өрөөлөөс бүү асуу. Хувь заяаны хариуг. Өнөөдөр болцсон үнэн маргааш босож ирнэ. Өршөөлгүй үеийн үр чамайг л олно.